하면 언제나 영화 같은 하루야. Oh, one day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해. 소중한 이 순간 모여서 우리의 이야기가 돼. Oh, one day 특별. Ийм анимашн хийж сурмаар байгаад бичлэгээ дуустал нь үзээрэй. Сайн байцгаана уу? За бичлэгтээ тавтай морилт би өмнөх бичлэгээр хэрхэн хиймэл оюунхан ашиглаад бичлэгийг талаараа оруулсан. Тэгээ чатаар над руу олон хүн асуусан Монголоос хандаж болохгүй байна гэд Google-ийн видео AI нь одоогоор бүх улсад нээлттэй биш байгаа. Тэгээ Монгол IP 79-оор нэгдээгүй байгаа гэсэн үг. B3-ыг Америк, Япон, Солонгос, Англи зэрэг туршилтын зах зээл дээр байгаа болохоор дараа нь аажмаар бүх улсад нээлттэй болох байхаа. Тэгээ ямар аргаар ашиглаж болох вэ гэвэл VPN ашиглах. VPN татаад Америк, Япон, Солонгос улсууд дээр тааруулаад тэгээд B3 руу орох юм бол хачирх магадлал нь өндөр болох нэ. За хоёрт нь гэх юм бол бусдын аккаунтаар нэвтрэх. Тэгээд Солонгос, Америк бүсийн Google аккаунт ашиглах юм бол болох юм байна. За тэгээд гол бичлэг рүүгээ оръё. Тэгээд би өмнөх бичлэгтээ болохоор хиймэл оюунхан ашиглаад өөрийн гэсэн дуу бүтээх талаар оруулнаа гэж хэлсэн боловч олон хүн над руу одоо ингэж чатаар хүсэлт илгээсэн. Хэрхэн бичлэгээ урт болгох вэ? Заавал B3 биш. Өөр хиймэл оюунхан ашиглах заавар бичлэг оруулаач гэсэн хүсэлтийн дагуу бичлэгний ихэнд гарч байгаа бичлэгийг жишээн дээр тайлбарлаад хэрхэн их заа гаргыг оруулъя. За тэгээ бичлэгээ дуустал нь үзээд намайг дэмжиж лайка дараарай. Тэгхийн бол би цаашаага урамшаад одоо иймэрхүү төрлийн бичлэгнүүд оруулах бодолтой байгаа. За тэгээ мэдхгүй зүйлсээ комент хэсэгт бичиж үлдээх юм бол би хурдан хариулах болно. За үргэлжлүүлээд бичлэгээ үзээрэй. Сайн уу? Би бол хиймэл оюуханаар үүсгэсэн дүү хоолой байна. Монгол хэлний дуудлага дутуу дүлмэгдүүл ойлгохыг хүсье. За одоо хамгийн түрүүнд ChatGPT болон Google Gemini айлууга нэвтэрч оръё. Дараагаар нь ChatGPT дээр хийх animation prompt буюу текст оруулж англи хэлээр prompt гаргуулж авна. Нэгдүгээрт өхөөрдөм хөөрхөн жижигхэн хавнуухаа сансрын нисгийг чих хувцас өмсөд сансарт нисэнгээ дэлхий рүү харж байгаа зурагны prompt Pixar style animation надад Google Gemini дээр болон Grok дээр ашиглахаар гаргаад өг. Бас хифтэй YouTube хэмжээгээр болон ямар нэгэн сабтайтл хэрэггүй. ChatGPT надад prompt гаргаж өгсөн байна. Мэдгүй зүйл байвал комент хэсэгт бичиж үлдээрэй. Бэлэн болсон prompt-оо хуульж аваад Google Gemini руугаа оруулъя. Оруулахаас өмнө өмнөх бичлэгт заавар оруулж байсныг санаж байвал Google Banana дээр Thinking тохиргоо бузун цасан үгний зурагтай Create Image гэсэн дээр тааруулж тохиргоогоо заавал хийгээрэй. За ачаалж дуустал хүлээе. Та итийг дагаж хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Воо, зураг маань бэлэн болжээ. Одоо бэлэн болсон зургаа татаж аваад хамгийн чухал хэсгээ заах гэж байна. Анхааралтай сэн хараарай. Вебийн хайлтын хэсэг рүү ороод Grok AI-д хайгаарай. Grok AI-г харагдах байдал ийм бөгөөд өөрсдийн Gmail хаягараа нэвтэрч ороорой. Grok AI нь Grok нь XAI Elon Musk-ийн компани бүтээсэн хиймэл аюун ухаан бөгөөд X хуучин Twitter платформтой шууд холбогддогоор онцлог. Монголд техникийн хувьд хаалтгүй VPN заавал хэрэглэхгүй ихэнх тохиолдолд Web plus X app дээр ажиллана. Хоёрдугаарт монгол хэл дээр сул монгол хэл ойлгоно биш орчуулж хариулна уловч найруулга муу алдаа гарна. Гаргаж авсан зургаа Grok AI дээр Imagine хэсэг тохируулаад дэлгэцийн доод бүлэнд файл оруулах хэсэг дээр дарснаар зургаа оруулвал автоматар Grok AI зургийг бичлэг болгох нь үүсгэнэ. Автоматар үүсгэхгүй гэвэл ChatGPT дээр зургаа ямар хүчрхонд оруулах хэсгээ prompt бичүүлж аваад файл оруулсан хэсгийг бичих хэсэгт prompt оруулахад болно. Эхний зураг болон гарч ирлээ. Иймэрхүү маягаар гаргаж авсан зургаа хөдөлгөөнд оруулж жижигхэн хүүхэлдэйн кино үүсгэж болох нэ.
Эхний бичлэгээ татаж аваад дахиж чат GPT рүүгээ буцаж ураад зохиомжтой хэдэн сийн зургийн промпт гаргуулж авъя. 2. Надад өмнөх зурагны үргээжлэл хэд хэдэн сийн гаргаад өг. Нохой хөлөг онгоцд нь суугаад цааш аялалдаа гарах, саран дээр буух, дэлхий рүү буцах гээд анимашн Pixar стайлаар гаргаад өгөөрэй. Хэвтэй буюу YouTube хэмжээ. Надад 6 цэний зурагны промпт гаргаж өгсөн болохоор эхний хэсэгт заасанчлан сурсан зүйлээ давтаад хийгээрэй. Ийм 6 зураг бүтээсэн байна. Өхөөрдөм хөөрхөн хайрдаж байна. 1 hour later. Үргэлжлүүлээд 6 татаж аваад Grok AI дээр видеого үүсгээрэй. Энэ хүртэл ерөнхий алгол даваад сурсан байх гэж бодож байна. Дараагийн бичлэгээр хиймэл уян ухаанаар бүтээсэн дуу зохиож сурах болно. Бүх видеого үүсгэж авсан бол татаж аваад 6 салангид бичлэгээ нэгтгэх хэрэгтэй. CapCut application дээр орж бүх бичлэгээ татаж авсан хэсгээсээ CapCut-ын нэмэх import хэсэгт дарж, оруулж, байршуулж, дарааллынхаа дагуу доор урт timeline хэсэгт байршуулж, эцэст нь export дараад анимашн бүртж байгаа юм. Бичлэг эдит яаж хийдэг аргыг мэдэхгүй хүн байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Би дараагийн бичлэгээр хэр усан хүн байгаагаас хамаарч заавар бичлэг оруулж болох юм. За энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Миний цаашдын олон бичлэгийг цаг алдалтгүй үзмээр байвал subscribe дараарай. Хамтдаа суралцж, хамтдаа хөгжиж, дараагийн бичлэг хүртэл баяртай. Үлдсэн минутыг CapCut дээр хэрхэн бичлэгнүүд байршуулж байгааг сайн хараад аваарай. Бичлэгний төгсгөлд бүтээсэн анимашнаа хүлээн авч үзээрэй. 아침 햇살 눈부신 순간 작은 미소로 시작해 오늘 따뜻한 바람 스쳐 지나가 우리 하루는 노래가 돼 길을 걸으면 멜로디 되고 작은 웃음이 빛빛 같아